1-р өгнө. 2-р өгнө. 1 алхам алх. Нийтийн хэмжээ хамгаалах бол нийтийн хэлбэрийн хангах чиглэлээр. За энэ өдөр нэгдсэн эргүүлгийг за миний би хариуцсан зохион байгуулна. 10-ны бичиг өрөнд үзлэгт ав. Дорнотатай аймгийн цагдаагийн газартай хамтран шөнийн эргүүлэх хяналтыг сурвалжиллаа. Аймгийн цагдаагийн газарт ирж байгаа одоо дуудлага гомдлыг дийлэнх нь ямар төрлийн гэмт хэрэг зөрчил байх вэ? Ер нь өдөртөө хичнээн дуудлага бүртгэгддэг вэ? Дуудлага мэдээллийн хувьд бол харьцангуй өдөр болгон бол өөр өөр бүртгэгдэнэ. Гэхдээ дунджаар авч үзэх юм бол өдөрт бол нэг 70-аас 120 орчим дуудлага мэдээллийн бол хэлбэлцэлтэй бүртгэгдэж байгаа. Нийт ирж байгаа дуудлага мэдээлэлээс авч үзэх юм бол. За энэс бол гомдол мэдээлэлээр орж байгаа тохиолдол за нэг 10-аас 20 гомдол мэдээлэл бол бүртгэж байгаа. За бол ер нь бол согтуугаар хэвлэл маргаа үүсгэх, танхаарах, за мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болоод энэ согтуугаар тэрвэрс жолоодсон зөрчлүүд бол энэ бол дийлэх нийт зөрчил бол дийлэх хувийг эзэлдэг. За та ийшээ сууч. Та ийшээ сууч. Тэр хүүхдтэй чи уулзаадах. За. Тэг их нэртэй чи нэг тусад нь уулзаадах. Та түр машин сууж. За. За. Сууч. За, юунаас олж муудсан гинэ? Окей, битэр ингээ яж тахаа би. За. За, та хүүхдээ авчээ. За. Манай нөхрөө чи юу гээ яваад ахаар би нүүрсээ хагалчаад ирж байна гэд тий тэнгүүд манай нөхөр ингэж чи хаагур яваад хараа би нүүрсээ хийчээд ирж байна гэсэн чи нөгөө уурандаа манай нөхрөө хувинтай нүүрсээ над руу чилүүлсэн. За. Тэгээд юу яагаад би нүүрсээ чи ямар За одоогоор таны бид учирсан гэмтэл байна уу? Маань ээжгүй эмнэлгээс хүүхдээ үзүүлээ гараад иржсэн чинь нэг хар гууч ирээд мөрөгчингээ алдаа гарсаа тэгээд тийм болог эргээд харсан чи араас айгүй олон юм ирээд байсан тааны анхаа байсаа гэдэг шоосоо гэдээсэн тэгэхгүй. За. Тэнгүүд нь тэр уурандаа би нэг зогцсон. Одоо хүний бид талддаг нь яаж вэ? Учир натраа олоод эв зүгээр учир олж болох байсан юм уу? Харин тэгээ дараа нь би за миний гурав байсан минь уучлаарай гэдэг уучлаа. За танд гарсан гомдол санал юу вэ? Таны би чинь гэмт шарах байна уу? Байна болохгүй байраад би тэр охины тэр мэдхгүй. За тэгвэл та хоёр хоёулаа цагдаагийн байгууллагатаач гом саналаа гарга заяа. Тий. За та ороо төгөрхөө өмсө гараад ир. За. Амрагрийн ахмад анхуйд за уусан бол бууж одоо нэгэн арга хэмжээний өрөөнд тань шалгалтаар ажиллаж байгаа замын цагдаагийн авбагч байна. За та бичиг баримтаа шалгуулно. Гэрэлтүүлэгтэй зам дээр ойрын гэрэл дээр явна. Та холын гэрэл дээр явуулаад байна. Бусад жолооч нарт аюултай байдал үүсгэж шүү дээ. Та ямар зөрчилтэй явж байна? одоо юу? Тэ. Зөрчилгүй юу? Таны гэрэл ассан байна уу? Тань ингэдэг аахгүй. Яана ууч. Гудамжны гэрэлтүүлэг ассан тохиолдолд та ойрын гэрэл дээр явна шүү дээ. Та болохоор ингээ хав харанхуй явж байгаа. За, хоёрдугаард ийм бага насны хүүхэд ингээ ганцаар ингээ урд ингээ суулгахгүй. Зориултын суудал дээр. За, урд суулгахаар, ард суулгахаар болсон зориултын хамгаалтын бүс зүйлгэн шүү дээ. Гэрлээ асааж мэдэх нь үү? За, гэрлээ асаач та. За, ойр дээр татаа шүү. Улсын хэмжээнд өнөөдөр уусан бол бууж болоод нэгэн арга хэмжээний хүрээнд замын цагдаагийн засгийн албаагч нар нэгэн янз шалгалтанд гарч байна. За энэний хүрээнд таныг ариг сувдруулах ундааны зүйл хэрэгэлсэн үгүйг чинь тандагч өгч үлээлээ шалгая. За та энийг ингээ зайнаас болон гэтэл үлээгээрэй. Зэ удаан. Үлээгээрэй. Энэ нөхрөө үлээгээрэй. Гэ шаар үлээж авах шүү. Анахгүй энэ энэрүүн. Энийг ингээд одоод ингээд удаан хүчтэй гэж гэ шаар үлээж байгаа юм шиг үлээж. Энэ борхис. Борнкэр өрнө. Болох чинь. Удаа үлээлтэй. Хурдан өрнө. Тий, урд үлэн. Удаа ингээд гэ заяа. За. За тайвширч. За басна уу? За одоо нэг л үлэн ойлаа. Ингээл одоо байхгүй юу? За, арх согтруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Бичиг өрөмтний хувьд бол асуудалгүй байна. За, замын хөдөлгөөнд оролцохдоо оройн цагаар да гэрэлтүүлэгтэй зам дээр ойрын гэрлээ татнаа. Бодоор асаагаад явна гэсэн үг. За яв. За, болгоомжтой яваарай. За мал мах төвлөгтэй гарал усны бичиг заавал авч явах хэрэгтэй талаар мэдж байгаа юу? Мэдхгүй та ирнэ. Хот руу зарж өрөхтэй бол авдгийг. Зарж өрөхтэй. Ер нь мал мах төвлөгтэй гарал усны гэрчилгээ тэр бичиг авах хэрэгтэй. Тэгжиж хөдөлгөөний үйлдэх хэрэгтэй шүү дээ та бүхэн. Тэгэхээр бол өөртөө мэддэг мөртлөө хоёр зөвхөн эдчнийхээ бол аваагүй гэж ойлгож байна.
Тэгээ хоёр хүүхэдтэй. Энд чинь өөрөө төрчин шүү дээ. Гарал үслийн бичлэгээгүй мал мах тэрвэрлж байгаа гэдэг чинь өөрөө төртийн тухай хууль заасан. Төрчил واخгүй юу? Дорн аймгийн цагдаагийн газраас улсын хэмжээнд зохион байгуулагдж байгаа зэвсэг 2024, за бод мал 2024, за нэгдсэн арга хэмжээний хүрээнд бас аймгийн хэмжээнд цагдаагийн газрын албаагчид энэ өдөр бас нэгдсэн эргүүл шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. За эргүүл шалгалтын арга хэмжээгээр за шөнийн 02:01 цагийн байдлаар бол одоогийн байдлаар 8 зөрчил илрүүлэн за албаагчид холбогдох шалгалтыг явуулж байна. Өнөөдрийн тус арга хэмжээний хүрээнд 14 чиглэлд 48 албаагч үүрэг гүйцэтгэв. Иргэд маань одоо мал мах хэчний цаг ус болсон байна. Мал мах ачихтаа гарал үүслийн гэрчлэгээтэй мал махаа бас нааш шаашаа болох юм дээр бас анхаармаар. Хоёрдугаар гэх юм бол зэвсэг 2024 гэдэг нэгдсэн арга хэмжээний өрөөнд ногоогдмол галт зэвсэг иргэд маань одоо бас цагдаагийн байгууллагт айгүй бүртгүүлэх дургүй байдаг. Тэрэн дээр нэмж хэлэхэд энэхүү арга хэмжээний хүрээнд ногоогдмол галт зэвсгийг цагдаагийн байгууллагт бүртгүүлсэнд даруйд цагдаагийн байгууллага ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүйгээр тусгаан галт зэвсгийг бүртгүүлж гэрчлэгээжүүлэх арга хэмжээ авж байгаа учраас иргэд маань энэхүү арга хэмжээнд бас итгэв санаачлагтай оролцмоор ингэж хэлье. Сектор хундааны зүйл хэрэгжсэн бол бас тээврээс жолоодохгүй байхад бас онцгой анхаарч өөрсдийнхөө аюулгүйдыг хангаарай гэж бас зөвлөж байна.